ард түмний шин сонголтыг хэрэгжүүлэх үйл явц амар хялбар байгаагүй. Эрх чөлөөтэй сайхан амьдрах гэсэн Монгол түмний олон зууны хичээл зүтгэл өнөөдөр ч үргэлжилж байна. Монголчууд бол их юм үдсэн халдол суусан хүмүүс. 800-ны тэртээ морио унаад гарсан Монгол цэргийн арга ир үр сад их ч юм үзэж, их ч юм бүтээсэн байж таараа. Морио унаад дэлхийг тойрох амархан, мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү гэж эзэн Чингис хаан нэг удаа хэлсэн удаатай. Евразийн уудамд коммунист тогтолцоог авсан хоёр дахь улс болох манай орны хувьд мөн тогтолцоог сүүлийн 2 арванд бүрэн өөрчилсөн Азийн анхны орн болох зам одоо ч дардан биш байна. Ихэнх хүмүүсийн амьдрал хэцүү хэвээр байна. Манай хүн амын 3 хүн тутмын нэг нь нэгдсэн үндэсний байгууллагаас тогтоосон ядуурлын төвшингээс доогуур орлоготой амьдарч байна. Төрийн хүнд суртал, төвлөрөл буурахгүй байна. Төрийн шийдвэр гаргах шатанд иргэдийн шууд оролцоо хяналт дутагдсаар байна. Иргэн нь оролцдоггүй иргэний нийгэм гэж байж болохгүй. Хүн нь эдэлдэггүй хүний эрх гэж байж болохгүй. Шудраг ус байдал, ажилгүйдэл манад нийгмийн хурц асуудал хэвээр байна. Гэвч эдгээр асуудлыг Монголын ард түмэн, манай төр засаг, иргэн шин чанаржиж байгаа нийгмийн нээлттэй тогтолцоо маань шийдвэрлэх чадвартай гэдэгт би эргэлзэхгүй байна. Хамгийн гол найдвар бол Монголын ард түмэн юм. Хувь хүний хувьд эрхээ мэддэг, нийгмийн гишүүний хувьд үүргээ ухамсарласан, төр засгийн бодлогын сайн мууд биш, өөрийн чадах боломж, хөдөлмөр зүтгэлд илүү найддаг эрх чөлөөт Монгол хүн бол манай хөгжил дэвшлийн баталгаа юм аа. Улсын ерөнхийлөгчийн хувьд надад манай улсын их хурл, засгийн газар, бүх шатны төрийн байгууллагад нэг л ариун үүрэг бий. Тэр нь иргэдийнхээ, ард түмнийхээ эрх ашигт үйлчлэх. Нээлттэй ардчилсан орны ард түмэн төрөөсөө шударга, ил тод, хариуцлагатай байхыг шаардна. Төрөн ч тийм байхыг хичээхээс өөр аргагүй. Энэ нь Монгол улс цаашид улам иргэншсэн, хариуцлагатай, хөгжил дэвшил тэмүүлсэн орн байхын үндсийн үндэс юм аа. Эрхэм гишүүдээ, одоо би Монгол-Японы харилцааны талаар ярья. Манай хоёр орны харилцаа бол онцгой харилцаа. Үүнийг манай иргэдийн харилцаа, эрмэлзэл, үйл ажиллагаач нотолдог. Манай улстай найрамдлаар харилцах хөдөлгөөн Япон улсад 1960-ад оны дундаас эхэлсэн байдаг. Тус хөдөлгөөнийг манай оронд олзонд байсан Япон иргэд санаачлан оролцсон байдаг. Өнөөдөр Японд Монголтой харилцдаг иргэдийн сайн дурын нийгэмлэгийн тоо 70-аас илүү гарчээ. Монгол улсын хувьд Японтой харилцдаг нийгэмлэг 30 гаруй бүртгэгджээ. Энэ бол Монгол-Японы ард түмнүүдийн харилцааны онцгой үзүүлэлт юм. Манай хоёр орны харилцаанд хүнд хэцүү зурус үе байсан. Гэвч ороо бусгай цагийн шуурга, манай ард түмнүүдийн сэтгэлийн гүндэх, бие биентэйгэн ойртон харилцах, нөхөрлөх гэсэн чин хүсэл тэмүүллийн гал дүлийг бөхөөж чадаагүй. Монгол-Японы харилцаа өвөрмөц онцлогтой болохыг бидний түүхч баталдаг. Монголчууд Япон улстай найрсаг харилцаатай байж хамтран ажиллахыг түүхийнхээ шин чухал үе бүрт илэрхийлж байсан юм. Тухайлбал Монголын их хаан Хубилай, Юан гүрэн байгуулсны анхны ондоо Япон улсын эзэн хаан Камеямад илч зарж илгээлт явуулсан байдаг. Хубилай хааны захидлын хуулбар одоо Нара хотын Тоодяжи сүмд байдаг нь тэмдэглэв штэ. Мөн 20 дугаар зууны эхэнд Монгол улс үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тогтоож, тэр түүхэн ололтоо их гүрнүүдээр зөвшөөрүүлэх бодлогын хүрээнд Японы эзэн хаанд Монголын шашин төрийг хослон баригч Богд хаанаас
албан бичиг илгээсэн байдаг. Цагийн ирэхээр уг илгээлт саатжээ. Тэр бичиг 1912 оны 11-р сарын 18-ны өдрөөр огноологдсон байдаг. Харин энэ түүхт өдөр би уг захидлын хуулбарыг үгийнхээ төгсгөлд хурлын эрхэмсэг дарга нарт гардуулнаа. 1990 он бол Монголд ардчилсан хувьсгал эрчлэн өрнөж, Монголын ард түмний шин сонголтын хувь заяа хутганы ирэн дээр байсан үе. Тэр үед манай улсын ерөнхий сайд Дашин Бямбсүрэн Японы засгийн газарт хандаж бүх талын дэмжлэг тусалцаа хүсэж захидал хөрвүүлсэн байдаг. Мөн Монгол улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 1991 онд Кэсэгийн эзэн хаан Акихитог хаан ширээнд залах ёслолд оролцохдоо Монголын ард түмний Япон улстай бүх талаар найрамдан харилцах өнийн хүсэл эрмэлзлийг дахин илэрхийлсэн юм. Энэ бол түүх. Энэ бол түүхийнхээ эгзэгтэй баяртай мөч үрд Монгол улс, манай ард түмэн, Япон улс, Японы ард түмэнд найдаж, хандаж ирсний илэрхийлэл юм аа. Эрхэм гишүүдээ, манай ард түмнүүдийн харилцаа нэгдмэл үнэт зүйл, бие биендээ итгэсэн хамтын гүн хүндэтгэл, итгэл найдварт тулгуурлаж байдгаараа бас онцлог юм аа. Монголчууд өнгөрсөн зууны сүүлийн 10-нд шин сонголтоо хийж, бас дөнгөж төрсөн унаг шиг хөл дээрээ тэнцэн ядаж байсан юм. Бидэнд тэр хэцүү үед Японы ард түмэн засгийн газрын тусламж дэмжлэг анхаарал халамж амин чухал байсан. Тухайн үед Монголд Япон улс зөвхөн өөрөө туслаа зогсоогүй. Их долоогийн уулзалтанд оролцогчдын анхаарлыг монголчуудын түүхэн сонголт руу хандуулсан. Хөгжлийн шин зам сонгосон Монгол улсыг олон улсын санхүүгийн болон бүс нутгийн байгууллагуудад элсэгтэн дэмжиж тусалсан. Монгол улсад хандивлагчдын уулзалтыг зохион байгуулах бүхий л үйл ажиллагаанд Япон улсын засгийн газар манлайлан оролцсон. Энэ бүхнийг тухайн үед Япон улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Кайфу Тошико Гуан хичээл зүтгэл оролцоогүйгээр төсөөлөх аргагүй юм аа.